ерөөсө дан хийх хүмүүс байхгүй 100%. Шартч нэгээд эргүүлээд дахиад одоо арх сутруулах хундааны зүйл хэрэглэх юм бол шараа тайлт ингээд буруу ойлгоцгооц. Улаан шамгаа ухаанд нэг сарын 8 өдөр гаригийн өвчин тусах магадaltaй гэж бичсэн байдаг. Зөв зөвөр унтаад өглөөс ирсэнгүй. Тэгтээ залуу хүн байсан. Нөөд болчлоо гэд. Тэрийг л хүн өөрөө анхаарч байгаа юм бол магадгүй болчихж байгаа байхгүй. Сайн байцгааны өрхөн мөндөд сонсогчдоо. Сайн байцгааны өрхөн мөндөд үзэгчдээ. Цахимж подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаар дээр ангаа ухааны зурхаа сэдвээр ярилцахаар ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол ангаа ухааны төв эмнэлгийн захирал ангаа ухааны доктор, дэд профессор Батнайрам Логшийг зочноор орсон байгаа. За танд энэ өдрийн мэндийг баярлалаа. Та бүхэндээ мөн энийг сонсож байгаа сонсогчдод үзэгчдээ энэ өдрийн төмөө амгалан айлтгая. За тэгэхээр өнөөдрийн хоёулангийн сэдв их сонирхолтой сэдв байх гэж би бодож байна. Хүмүүс их сонирх байхаа. Яагаад гэвэл ангаах ухаан гэж байдаг. Тэгээд дээрэс нь зурхаа гэдээ холбогдчихоор их сонирхолтой байх болоо гэж бодож байна. Тэгэхээр ярилцлагынхаа эхлээд хоёулын ер нь бол зурхаа гэж ер нь яг ямар ухааныг хэлээд юм? Ер нь зурхааны цаана нь одоо ямар мөн чанар явдгийг, ямар онол дээр одоо тулгуурлаж явдгийг энэ талаас хоёулаа яриагаа эхлэе гэж бодож байна. За тэгэхээр ер нь одоо бурхны шишний 5 их ухаан, 5 бага ухаан гэж байгаа. Тэгэхээр 5 их ухааны нэг нь бол одоо сувор буюу тэжиг ухаан, аргаа ухаан. Зурхаа бол гарцай буюу 5 бага ухааны нэгэнд ордог. Тэгтээ бол ерөнхийдөө аргаа ухаан, зурхаа хоёрыг бол одоо олон жирэмшиг хоёр ухаан юм аа. Дагаж нэгэндээ нөхцөлддөг ах トゥ хоёр ухаан ч гэж бас нэрлэгдэв. Номнуудад бичгтээ энэ хоёр бол одоо олон жирэмшиг явах юм аа. Ах トゥ хоёр ухаан юм аа гэж нэрлэдэг. Яагаад гэвэл хүний ер нь өнөөдөр бид бүхэн өнөөдөр орчин ертөнц хорвоо дээр хүн ихээс мэдлэх үүсэл хөгжил хүртэл нөгөө зурхаа дээр л тайлбарладаг. Тэгэхээр өнөөдөр бид нар одон зурхаа, хар зурхаа, төгс өлтөн зурхаа гэдэг яриад байдаг. Тэгэхээр одон зурхаа бол ертөнцийн үүсэл хөгжлийг хүний бие бүтэх ёс буюу хүн одоо хүн яаж ихийн хөвлөд бүрэлдэхин энийг хүртэл тайлбарладаг. Одон зурхаа. Тэгэхээр өнөөдөр бид нар шороо, хус, гал, хий, огторгуй гэсэн 5 мохойдоос хүн бүтэж байгаа. Тэгэхээр шороо бол аливаа нэгэн үндэсний суур, үндэс суур нь болоод усаар чиглэгдээд тэгээд шороо ус гал мохойдоор боловсрогдоод хий мохоо үлэгдэж хөдөлгөөнд оршоод огторгуй бол ерөнхийд 4 мохойдын ерөнхий сав шив ертөнц нь сав ертөнц болох юм а гэж. Тэгэхээр энэ өнөөдөр бид нар хүн одоо үүсэх хөгж сперматоцит овоцод нэдэд өвсөл буюу хүн гээд би хөврөлийн хөгжил ингээ эхлэхэд тэр шорон мохойдоос үүсдэг эргэтэн систем энэ 5 мохойдоос эргэтэн системүүд маань өөрөөсөө үүсдэг хөгждөг. Тэгээд эцэгхийн гимгүүд усал тэр 5 мохойд тэгээд намш буюу сүнсэн мэдл ингээд энэ дөрөв нөхцөл бүрдэж хүн бүтэх юм а гэж. Тэгэхээр өнөөдөр бид нар амт хүртэл одоо амтлаг амт гэхээр шороо уснаас амтлаг амт үүснэ ч гэдэг юм. Тэгэхээр 6 амт, 8 чадал, 17 эрдэм гэдэг бүх зүйлүүд манд дандаа л нөгөө одон 6 нохмодоос үүсдэг. Одон 6-нд 5 мохот гэдэг бол ертөнцийн үүсэл хөгжил хүл мөхлийг тайлбарладаг. Бид нар өнөөдөр хүн ертөнцийн одоо хорвоогийн жамыг одоо ингээд хорвоогийн жамаар одоо ертөнцийн мөнх усыг үзүүлэхэд бас мөн одон 6-5 мохотоор яг ингээд хураагдаад одоо мөнх усыг үзүүлнэ гэж. Жишээ нь тэрийг эмнэлзүүдээр яг ингээд юу гэж үздэг бол одоо өнөөдөр магадгүй ингээд хүмүүс гинтх ингээд толгоо өргөд би ингээд газар дайвалзаад явлаа намайг миний цээжийг өндөрлөөд өгөөч гэдэг. Энэ үед бол шороо махад хураагдаж байгаа юм аа. Зөв. Одоо нэг өвлийн процесс дээр тийм яаж чинь. Өвлийн процесс дээр чинь усан махуудад хураагдаж ирэхин цагт ингээд хүмүүс уруулан номголтоод ингээд уруулан дээр нэг марл наргоол тийм амын ингээд чиглээд байдаг. Тэгээд ингээд гар арьс хөрс ингээд хорчээд. Энэ бол усан махад хураагдаж байгаа маа гэж. Хөрөөд ирэхин цагт юу гэдгийг хүн бол доороосоо хөрөх ёстой. Тэгээд хөрөөд ирэхин цагт бол яг хүүтэн бол энэ гал махад хураагдаж байгаа маа. Тэгээд гадар амьсгал тасгарч байгааг бол тэр хий махад хураагдаж байгаа маа гэж. Тэгэхээр бид нар өнөөдөр магадгүй клиник бүхэл гэж ярьдаг эмнэлзэн одоо ингээд процесс явагдахад тэр 5 мохуудын юм ингээд тайлбарладаг юм ч та.
Хар 6-5 годууд бол амьдын 6, үхсдийн 6, бэрийн 6 гэж дотор нь 3 хаваадаг. Хар бэрийн гэсэн үү? Бэрийн 6. Зөв зөв. Тэгэхээр хар 6-5 год тул бидний өнөөдрийн өдөр тутмын одоо ямар хувцас өмсөхийн тийм ээ аль зүгт явахын үсэж суулах уу гэж тэр одоо суулгах сайн өдөр гэл. Өдөр тутмын амьдралын хэм маяг энэ оншилгоо имчилгээ нэмж хар 6-5 мод дээр ихүү нөхөр дайсны зарчим үдгээ тайлбарлаад ингэж хийж явдаг. Тэгэхээр өнөөдөр бид нар магадгүй ингээд би нэг машин авах гэсэн юм а ямар өнгөтэй машин авах байл гэдэг тийм ээ. Тэгэхээр өнөөдөр хар 6-5 годын тэр шин 4-5-аар төгссөн болвол шороо махад 6-7 бол галам махад 8-9 бол шороо махад 0-1 бол төмөр махад 2-3 бол усан мах байдаг. Тэгэхээр шинэ одоо 2024 он гэхэд 4 гэдэг нь энэ жил шороо луучлаа. Тий. Тэгэхээр одоо хар 6-5 модын өнгөөрөө бол одоо тэр шороо бол ногоон буюу хөх өнгөөр тийм байсан. Тийм улаан бол гал. За тэгээд шар гэдэг байгаа маань одоо 8-9-оор төгссөн буюу тэр шороо мохот шар өнгөтэй. Тэгэхээр хар 6-5 мохот бол мод, гал, шороо, төмөр, ус гэсэн энэ 5 мохотоос бүрддэг. Энэ одоо мод ороод ир чинь тий. Мод ороод ир чинь. Хар 6 болохоор мод ороод ирэх нь. Нөгөө төгтөр чинь болохоор мод байдгүй шүү дээ. Одон цахаа тэр тий. Тэгэхээр дөрөвнийх бол шороо, ус, гал, хий, огторгуу гэсэн бол одоо энэ дээр бол моддоор явдаг. Тэгээ энэ маань бол одоо шин шар шарагчин улаан улагчин гэдэг маань ир им гэдэг нөгөө 12 жилээг 6 9 жил 6 им жил болгоод байдаг. Одоо арга билгийн зарчмаараа бас ингэ яваадаг. Хомо гэдэг. Тэгээ хар 6-5 модууд бидний өдөр тутмын хэрэглэх ёстой, хэвшүүлэх ёстой, хэрэгжилж явах ёстой нэг юм ийм байгаа юм л да. Шинэ өнөөдөр бид нар тэр хувцсны өнгө гэдэг юм уу, эдэл чиглэх юмны зүйлийн өнгө, шинэ адуу гэд малтаа одоо бид нар даяар монголчууд азарга ямар өнгөөр тийм ээ азарга ямар өнгөтэй одоо азар тавих уу гэдэг бид нар чинь дан тэр махуудын өнгөний юу байдаг. Тэгээд мингэний өнгөнүүд бас ярьж байгаа юм. Тэгэхээр тэр махуудын юугаараа тэгээд дээрэс нь тэр хар 6-5 мод одоо ихүү нөхөр дайсны арамбуу догдоомоо гэж ярьдаг. Ихүү өөрийн бие байна уу, хүүгийн бие байна уу, нөхрийн бие байна уу, дайсны бие байна уу гэдгээр ингэ явдаг. Тэр нь яадаг бол өөр дээрээ бол арамбаа гэдэг тийм ээ. Арамбуу гэдэг нь хүүгийн бие. Тэгэхээр ихний одоо модоор бодоход модны их бол ус. Модны хүү гал, модны нөхөр шороо, модны дайсан төмөр. Яагаад дайсангүйл яг уу төмрөөр модыг огтлно гэдэг чинь. Цаана тийм байх тийм. Цаад мөн чанарын хувьд тийм. Мөн чанарын хувьд. Жишээ нь бид нар усаар усалж иж модыг ургуулна, чигдүүлнэ. Тэр үснээс урд махбодд дараа их махбод нь болоод дараагийнх нь хүү махбод нь, дараагийнх нь нөхөр махбод нь, дөрөвдөх нь бол дайсан махбод нь оргож ирж байдаг юм шиг шүү дээ. Тэгэхээр ингээд хар 6 гэдэг бол өдөр тутмын бидний хэрэглээний л одоо хүсэн үг. Ийм ч шүү дээ. Одоо би бол ерөнхийдөө ойлгохдоо одоо 6 бол одоо бидний ярьж байгаа астроном одон гараг хонтой ер нь бол дүүж очих байх гэж бодоод идгийн. Тэгээд хүн гэдэг чинь өөрийн сав шим ертөнцид одоо оршиж байгаа нэг жижигхэн одоо ярих юм бол бодгоол биш үү? Том зургаар нь ярих юм бол тэр одоо сав ертөнцийн од гарах гэсэн иргэшээлдэл бид нэр иргэшээгдэж амьдардаг болохоор мэдээж одоо хамгийн энгийн жишээ бол одоо нар жаргаал орой болохоор өөрийн мэдлгүүл нойр хүрээл ингэж юм бол энэ одоо од гарах хэвээр бид нэр иргэшээгдээд эннийхээ нөлөөнд л одоо автаад байгааг л би шинж гэж боддог. Тийм болохоор энэ 6-ыг бол бас их сайн ойлгож өдөр тутамдаа бид нэр бас их зөв зохистой байх юм бол их олон юмд аш тусыг авах юм болов гэж би бас боддгийн. Тий. Тэгэхээр манай ламын гигэний хэлсэн үг байна шүү дээ. Дургууд одооч одон гарагийг сайн муугаар нөлөөлмө одон гарагийг зөхөө гэдэг ингээд бичсэн байдаг календарь дээр байдаг шүү дээ. Тэгэхээр одон гарагийн тэр нөлөөлөл бол яг хүн санааш нөлөөлнө, муугаарч нөлөөлнө. Хүн гэдэг бол мэдээж бид нар өнөөдөр орчин дэлхий гэдэг бол яг сав ертөнд бид нар шим ертөнцийн гэдэг хүмүүс сав шимийн явж. Тэгэхээр бид нар өнөөдөр мэдээж хүмүүс би ингээд сайхан ингээд явж гэн би ингээд явжсэн чинь ингээд одоо юу гэдэг ямар нэг юмд өртчлөөч гэдэг юм уу тийм юмд ингээд тохиоллоо. Альва нэг тэр бол бас нэг үүлийн үртэй холбоотой. Үүлийн үрийг дөрвөн зашмаа тайлбарладаг. Тийм ээ. Хүн
Үйлтэйгээ учрна гэж үг. Мажаа одоо мепродо гэж ярьдаг. Эсүүлцэн үйлтэйгээ учрна гэж үг. Магадгүй та бүхэн ингээ яриа сууж байгаа бас нэг урд нь уулзах үйл байсан учраас барилгаас учраас одоо уулзаад яриа сууж байгаа. Тэгэхээр лайва палчива мажаа одоо мепродо гэдэг. Тэгэхээр үйл бол бодиттой, үйл бол хурмаггүй, үйл бол эсүүлцэн үйл одоо тохиол учрна гэж үгүй гэж. Тэгэхээр бид чинь тэр учрах үйлтэй байлаа. Тэгэхээр энэ одон зурхаа ялангуяа өнөөдөр бид нэг хронобиолог, тийм десинхроноз, цагийн тохиолбор гэдэг энэ зүйлүүд маань бол өнөөдөр одоо орчин цагт бол одоо тэр биологийн цаг гэж ярьдаг тийм ээ. Бид нар өнөөдөр шинэ өглөө 5-аас 7 цагт бол яг зүс ялгарч идэг. Яг ингээ биологийн цагаар одоо тэр вегетатив мэдээлэл буюу ургал мэдрэлийн хүрээнд бид нар симпатик, парасимпатик гэдэг юм. Одоо орой 6 цаг хүртэл бол ингэж идэвхтэй явж байгаа буураад буцаад 7 цагаас 11 цаг хүртэл ингээ идэвхтэй явж байгаа симпатик бас буурдаг. Яг тэрнтэй адилхан өнөөдөр бид нар одон гаргийн энэ юу чинь өглөө болно, орой болно. Энэ цагийн одоо 12 цаг. Энэ бүх зүйлүүд маань өөрөө бас одоо өдрийн сайн цаг гэж байгаа тийм ээ. Тэгэхээр яг энэ бүх зүйлүүд чинь одоо тухайн хүнд сайн муу нөлөө энэ бол бүгд байгаа. Өнөөдөр бид нар энийг харин ажил амьдрал ах уу тийм ээ. Өнөөдөр хийж байгаа үйлдэл яаж тэрийг хэрэглэх үү, хэрэгжүүлэх үү гэдэг нь их чухал байгаа. Тэгээс үгүйсгээд бол бас нэг одоо үгүйсгэх бас аргагүй юм. Яагаадгүй өнөөдөр би бол зурхаач хүн биш л те. Гэхдээ би судлаач хүн. Судлаачийн хувьд бол юу гэдгийг ингээд ажиглаж яхад өнөөдөр энэ одоо тэр хувцсны өнгө гэдэг юм уу тийм ээ. Магадгүй өнөөдрийн бидний хийж байгаа олон үйлүүд байгаа. Тэр 4 үйл байгаа. Амьрлуулах үйл, хураах үйл, эрхэнд хураах тийм ээ. Тэгэхээр энэ үүлийн хийж байгаа үйлүүдийн үнд бол тэр яалтчгүй өнөөдрийн бидний хийж байгаа одоо ажил хөдөлмөр энэ зүйлүүд мань зохицогдож дээрээс нь нэг анхаарах хэрэгтэй байна. Утганы 90 өдөр гэж шинэ утганы 90 өдөр шинэ хануур ширүүнслэг бити хийгээрэй гэхэд заавалчгүй л одоо тэр утганы 90 өдөр хийсэн хагалгаа хувилагч гэдэг юм уу нэг тийм үг юмуд ажиглагдаад байна л да. Тийм түрүүн та хронофизиологтой ярьжсэн би бас одоо санахад 2017 онд яг нөгөө хоногийн хэмнэл буюу циркадийн ритмийн ч одоо ингээд зохицуулагдаад байна шүү дээ. Хүний бие та өглөөгөр бол одоо ингээд цус ялгарч ийна гэл ингээд адилхан өглөөгөр бол артерийн даралт багаж байгаа. Үдээс хойштой артерийн даралт хви хэмжээнсээ ихсэж идэг. Нөгөө даавруудын ялгарлууд оройдоо зарим нь багасч хахад оройдоо зарим нь ихсэж идэг гэд. Энэ болгон чинь тэгвэл юунаас зохицуулагдаад ийна гэд нэг талаас бол гаднаас одоо энэ байгаль одоо орчиндөө зохицоод нөлөөлөд нөгөө тал дээр эсийн төвшөнд нь тэгвэл ямар ген зохицуулаад ийна гэдгийг нөгөө Америкийн эрдэмтэд нээгээд Майкл Россбаш гэж эрдэмтэд нээгээд нөгөө 2017 онд Нобелийн шагнал авч ирсэн. Тийм тэгэхээр бол бас энийг үзэж байгаа сонсож байгаа үзэгчд маань одоо ингээд зурхаа дээр байгаад идэг энэ зүйлүүд чинь орчин цагийн хангаа ухаан дээр одоо ингээд шинжлэх ухаан дээр араас нь ингээд судлаад нээгдэх нь нээгдээд тий одоо нээлт болох нь болоод Нобель нь авах нь аваад ингээд яваад байгаа болохоор бас хүн бол аливаа зүйлийг шууд үгүйсэх нь бол их одоо учир дутагдaltaй юм а гэж би бас боддгийг. Тэгээ одоо хоёулынгийн чинь ярьж байгаа зүйлүүдээр хүмүүс бас их олон талын байр суурьуд ер нь бол яригддаг сэтгүүлтэй зурхаа гэхээр тий заавалчгүй одоо ингээл энэ юм болгонд чинь би одоо юу гэх юм зөгцөж байх хэрэгтэй юм. Би өөрийнхөө л дотоод сэтгэлдээ л сайхан бодоол явчихад болчих юм биш үү энэ төр гэл ингээл зөндөл юмнууд гардаг. Тэгэхээр нөгөө бид нар ч одоо ингээд зурхаа гэдээ яриад эхлэхээр жил болгоны нөгөө цагаан сар би тэр жилд ийм юм дээр суусан, ийм юм дээр суусан гэл ингээл яригадаад эхэлдэг. Тэгээ би энэ дээрээс нэг юм асуух гээд одоо жишээлбэл төмөр суудалтай хүмүүс их одоо автын ослт өртөх магадлал өндөр байдаг гэж би сонсч байсан. Ийм одоо суудлуудтай хамаарат тэр хүний өөрийнх нь бие махбодд одоо өртөх эрүүл мэндийн талаасаа за дээрээс нь зарим энэ ославар талаасаа холбогддог зүйлүүд ер нь хэр байдаг юм бэ? Тэгэхээр яг 2002 онд энэ зурдаар нас өртгийг зурхаатай холбож судалсан гэдэг судалгааны хийжсэн. Тэгээ энэ маань одоо ерөнхийдөө бас YouTube дээрс байдаг хүмүүс бас хараад ажиллаж идэг. Өнөөдөр бид нар таны хийсэн судалгаа юу те? Зөв. Яг мэдээж чинь би бас ганцаараа хийхгүй шүү дээ. Судалгааны баг залуучуудаа зур хийжсэн. Тэгэхээр зурхаа бол өөрөө зур тэгээ бичээд хайгсан тийм үлгэр шүү дээ. Гарцээ гэдэг. Тэгэхээр тооцоолох ер нь бол энэ өөрөө цаанаа энэ тооцоолох давтамжийн аргууд байдаг. Тэгэхээр зөв ор хоосноос шин өнөөдөр бид нэр
ор хоосноос үүсдэг юм гэж байхгүй. Шинэ термодинамикийн 2 дугаар хууль шинэ хөдөлгөөн тий аливаа нэг юм хөдлөө дараагийн хөдөлгөөн үүсэж байгаа. Тэгэхээр ор хоосноос бүр хоосон зүйлээс үүсэж байгаа юм гэж байхгүй. Шүтэн барилга ингээд юм байгаа. Дээрэс нь өнөөдөр бид нар энэ яг энэ сэдвийг ярьж байгаагүй хүрээнд магадгүй өнөөдөр би заавалчгүй мач буюу албатай юм яриаг. Гэхдээ өнөөдөр бид нар энийг амьдрал авахта яаж хэрэглэх вэ? Авах гээхийн ухаанаар хандах ёстой. Тэгээ хэрэгжүүлвэл сайн штэ. Зөв хэрэгжүүлвэл сайн. Тэрнээс туйлшраад өнөөдөр одоо ерөөсөө нөгөө зурхаа зураад хэрэгжүүлээд яхан болвол алхах гişгдэр болдохгүй гэдэгтэй адилхан магадгүй тийм бүх юмыг тааруулна гэж бол байхгүй. Тэгэхээр алийг нь голлож барих юм. Алийг нь дагалдаж бид нар үзэх юм. Тэгэхээр яг энэ яг тэр 394 хүн дээр одоо шинэ осол гэмтлийн 12 төрлүүд байсан тэрэн дээр. Тэр судалгааны юм дээр судалгааны юм дээр шүдээ ахуулаад нас барсан, үхэрд мөргүүлсэн. За тэгээд юм зохигдсон. Тэр автослууд энэ төр. Тэгээд бид нар яг нэг тусад нь энэ тухайн үедээ одоо түлэгдэлтийн төв гэж. Одоо гэмтлийн эмнэлгийн одоо салбар түлэгдэлтийн салбар бол энэ юунд 400 айл 10 дугаар хоол байдаг. Тэр хуучин одоо байранд байж хат бид нар тэнд яг нэг 100 хүний тусад нь тэр түлэгдсэн одоо 100 хүнийг аваад яг ямар хүмүүс түлэгдсэн, яагаад түлэгдсэн гэдэг зүгээр одоо 6 талаас нь үзээд гал төмөр дээр суусан хүмүүсүүд одоо тэр 100 хүний 78% нь яг тийм одоо дан төмөр дээр гал дээр ингээс суусууд түлэгдсэн байсан. Тэгэхээр одоо тэр бол бид нар өнөөдөр арифметикийн цэнэгцэн дундаж гэдэг юм уу тийм ээ мэдээжийн статистик босуулт хийсэн SBS програмд бодсон тэгээд юу гэдгийг тэр одоо 100 хүнээ тэр одоо бид корреляцийн арга гэднэр ингээд үзээд статистик босуулт хийгээд судалгааны арга зүгээр ингээд хийгээд үзэхэд л бол тийм их одоо байсан. Тэгэхээр мэдээж энэ бол зүгээр нэг санаанаасаа тоо авч тавиагүй. Тухайн үед яг тэрийг бол одоо бид нар яг ёс зүйн талаас нь зөвшөөрөл аваад тэгээд архивын материалыг үзээд яг эргээсдийн дугаар нь одоо бүрэн байгаа. Ер нь бол нэг 1950 оноос хойш хүмүүсийн эргээсдийн дугаар их баталгаатай амар байдаг. Тийм тухайн үед бол 1955 оноос хойш усуудын 60 оны усуудын судалгааг авч ингээд тэр эргээсдийн дугаар нь яг баталгаатай. Тийм усуудын материалаар ингээд үзэхэд бол тийм байсан. Тэгэхээр ер нь бол тэр ингээд түлэгдэлт бол тийм байсан. За осол гэмтлийн талаар бид нар дараа нь 2000 ковидын дараа юм байна да 22 оны сүүлээр оюутны эдмийн чуулганд бас нэг гэдэг нэг одоо шавнар залуучуултай хамтраад бас осол гэмтлийн гэсэн судалгаа хийсэн байна. Тэн дээр ямар одоо судалгаа? Тэн дээр бас л одоо яг энэ аваар осолд орж байгаа яг ингээд осолд орсон нэг 150 хүний материалаар ингээд үзсэн л дээ. Тэгэхээр ер нь бол одоо гаригийн хувьд ямар байна тийм ээ. Тэр одоо зурхаан талаасаа шишид дүнсэр гэдэг юм байгаа. Тэгээд наш төрсөм гэдэг. Тийм тохиолдлуудыг ингээд үзэхэд бол бас л одоо зурхаан талаасаа давтамж нь өндөр. Гэхдээ дан ганцхан одоо юу биш. Тэр хүмүүс маань ямар нэгэн байдлаар одоо шинэ үдгийн 28 настай шинэ эрэгтэй хүн гэж бодоход 28 настай бол 1000 голлоод тэгээд наш төрсөн ингээд давхартцсан юм. За суудлаа өнцгдсэн. Гэсэн ийм зүйлүүд байгаа юм л да. Тэгэхээр давтамжийн хувьд бол ямар нэгэн байдлаар 2-3 давтамжтай зүйлүүд нь тэр хүнд илүү тохиолдсон юм. Тэгэхээр яг энэ одоор гэсэн нөлөөнд ингээд хүний амьдарч явах хугацаанд жил жилдээ ингээд нэг өөрчлөлтөнд одоо ороод өөр нөлөөнд ингээд автаад яваад тахна шүү дээ тий. Ер нь бол одоо яг түрүүний хар таны хэлэхэд бол 70 түлэгдсэн хүмүүсийн одоо 78%. 78% нь одоо гал судалтай төмөр судалтай суусан хүмүүс. Тэгэхээр бас их сонирхолтой. Тэгэнгүүт одоо энэ судалгаанууд та хийгээд явангууд магадгүй тэр судалгаан дээр ямар одоо хилцэмж дүгнэлт өгч, тэгээд цааш нь анхаарах ч гэдэг юм уу. Магадгүй одоо гал махбодтой хүмүүс, одоо галд суудсан, төмөрт суудсан энэ хүмүүс одоо хэрвээ ийм зүйлд өөртөх эрсдлүүд нь байгаад байдаг. Нэгт бол судар номон дээр угаасаа онол дээр байдаг баг. Та хэд ингэж бас судалгааны арчлаар гаргаад ирсэн баг. Тэгэхээр энэ хүмүүс одоо жишээлбэл яг
ямар насн дээрээ ямар одоо заслыг хийх ёстой юм. Эсвэл ингээд одоо магадлалын онолоороо одоо юу гэдгийг түлэгдэх эрсдэлтэй шүүгээд орхичдөг юм уу? Юун дээр анхаарах хэрэгтэй байт юм бол? Тий, одоо жишээ нь энэ жил одоо жишээ нь 2006 оны нохоо жилтэй хүмүүс бол одоо жишээ нь энэ жил ихтэй нохоо жил гэж юм бол төмөрдөө сууж байгаа. Тийм ээ. 1.13 нохоо гахаа хулган нөхөр бар туулалуу гэдэг. Тэгэхээр энэ бол 19-ний чинь мингэн голж байгаа. Төмөрд сууж байгаа. 19. Тэгээ 2006 оны чинь нохоо жилтэй эрэгтэй хүн бол энэ жил одоо шин сүлд химийн хувьд бол жоохон муруу. Тэгээд дээрэс нь 19-ний минг голж байгаа байхгүй. Тэгэхээр энэ төмөрдөө сууж байгаа шин эрэгтэй. Тэгэхээр бид нар өнөөдөр тэр зүйлүүдийг юу ч анхаарах хэрэгтэй юм бол өнөөдөр тэр хүмүүс маань ажил хөдөлмөр хийхдээ магадгүй ингээд нэг зүтгээд байдаг. Гэтэл миний ажил хөдөлмөр жоохон тийм сайн биш байна. Би ямар нэг юм алдаад байна ч гэдэг юм. Нэг ийм юмуд байгаа тохиол магадгүй тэр хүн тэр сэтгэл зүйн талаасаа магадгүй ном заслал хийлгдэг юм уу өөрөө тэрэн дээр анхаарах хэрэгтэй байхгүй юу. Жишээ би төмөрдөө сууж байгаа. Гар хөлөө одоо шинэ гал тогоонд ажилладаг хүн байлаа гэж бодъё л да. Гал тогоонд ажилладаг байлаа гэж бодоход би нэрээ би чинь жил төмөрдөө суусан. Би гараа огтлчих уу тийм ээ. Ямаа нэгэнд гараа авчих уу гэдэг юм уу. Хим юм бодох хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр хийж байгаа ажил үйл мэрэгжил тэр ахуй зүйлдээ бол хүн өөрөө анхаарах хэрэгтэй л байхгүй. Тэгэхээр ингээд шинэ жилийн судал дээр байдаг штэ. Та энэ жил одоо шинэ ийм судалдаа сууж байгаа ийм зүйлүүдийг анхаараарай. Тэр сарын тэдний өдөр тэр зүгт бити яваарай энэ төр байгаа байхгүй юу. Тэрийг л хүн өөрөө анхаарчих юм бол магадгүй болчихж байгаа байхгүй юу. Тийм. Тийм шүү. Одоо нөгөө гол усанд одоо живээд интдсэн хүмүүс ингээл яригдахад тэр хүн чи усан дээр суусан байсан юм билээ шүү дээ гэл бас яригдаад идэг. За усан цулсан бол гол усны одоо нас өртгөхөөс сэргийлээрэй гэл юм зөвлөмж өгөх юм уу одоо тийм ээ. Даанч бид нар тэрийгээ сайн анзаарахгүй байжгаад тэрийг ажиглахгүй байжгаад бас энийг байгаль одоо энэ отгаар гэсэн хэрэгшээлтэй л орч чадах шиг байна. Тийм. Тэгэхээр энийг ийм л юм байна. Одоо бид нар зүгээр тэрийг амьдрал ахуйдаа зөвөр хэрэглэх л байхгүй юу. Тэрнээс заавалчгүй та хийт дээр очих гэж хэлээгүй шүү дээ, тийм ээ. Өнөөдөр модгүй бид нар ордны зурхаач гэдэг юм уу, шинэ өдрийн зурхаа ингээд одоо арадо, тийм ээ. Одоо нэг хүлээ авахчаар ингээд явж гин. Тэрийг сонсчоод би нэг нэрээ одоо өнөөдөр шинэ 1949 он төрсэн үхэржилтэй хүн бол яг энэ одоо газар хөлдөх энэ үед бол эрүүл мэндийн анхаар гэж шинэ бичсэн байх шин. Тэгэхээр тэр анхааруулад хэлээд байгаа юм л анхаарчих хэрэгтэй байхгүй юу? Жишээ та энэ жил тийм өнгийн хувцас бити аваараа өмсөөрөө гэд бичсэн Монгол тэрийг бас анхаарчих л ёстой. Тэгэхээр та насаараа гэж хэлээгүй шүү дээ. Тийм ээ. Та тэгээд ингээд шинэ гол хөлдөх үед тийм юм бити хийгээрэй гэд бичсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр бид нар зүгээр тийм орчин цагийн кирилл үсэг дээр гарцсан ном тохиомлоо зөндөө байна. Календарууд байна. Энийг сайхан амьдрал ахуйдаа хэрэглэх хэрэгтэй. Шинэ Америкт ингээд би Америкийн тэр өдөр тутмын Нью Дели гэж сонин ингээ харсан чинь яг ингээд 12 ордны цохыг бичсэн байгаа байхгүй. Шинэ одоо ордоор нь шинэ хилэнцээ ордны хүн иймийг анхаараараа, нумын орд ингээ анхаараа. Яг тэрнтэй л адилхан шүү дээ. Тэрийг л та бүхэн бид нар өнөөдөр нэг учиргүй заавалчгүй хийдэд очиод ном уншуулж хэлээгүү, тийм. Заавалчгүй тэрийг ингээд одоо мөрдөөд гэрээс битгий гаргаж хэлээгүү шүү дээ. Гэтэ тэр хүн магадгүй тэрийг анхаарад өнөөдөр би ямар ажил хийж байгаа вэ? Ямар удирдал болж байгаа вэ? Өнөөдөр өвлийнхэн сарын шинийн 6 гэж бодоход юуг анхаарах ёстой гэдгийг л амьдрал ахуйтай хэрэгжүүлээрэй гэдэг ийм юм яриад байгаа. Тэгэхээр өнөөдөр магадгүй бид нар альва зүйлийг авах гэхийн ухаанаар би юуг нь авах уу, юуг нь гийх үү? Тэгээд шинжлэх ухаан наавг сайенс гэдгээр өөрөө харахад тухайд бол цаанаа тэр анхааруулад хэлсэн нэг өгүүлбэр бол яах вэ? Тэрийг хэрэглэхийн тухайд л очсон. Жишээ нь одоо ангаах ухааны 4 үндсийн хойд үндсний 20 дугаар бүлэг дээр хануурын бүлэгт нэг ийм л өгүүлбэр байгаа байхгүй юу? Эрэгтэй хүний цусыг алт мэд хайрл, эмэгтэй хүний цусыг ус мэд хасах гэд бичсэн. За. Тийм. Тэгэхээр тэр чинь бол зүгээр мэдгүй хүн бол одоо яагаад алт нэг нь ус гэсэн яасан бол ерөөсөө л эритроцит тийм ээ улаанс 120 хоногт эрэгтэй хүнийх бол төлждөг тийм ээ. Тэр шинжлэгддэг. Эмэгтэй хүн бол менструацийн циклээр сар болгон үүсчихэд. Тэгэхээр тэрийг л зүгээр тэр ганцхан өгүүлбэрт бичсэн байхгүй. Тэгэхээр бид нар тэрийг ухаж ойлгож хэрэгжүүлгээл. Тэгэхээр эрэгтэй хүн шин цус алдах юм уу, ямар нэгэн байдлаар шин цус багталд анимид болоход маш хурдан
хүндэрдэг. Бид нар өдөө бөөрийн дутагдалд эртөжүүлэх ордог шүү дээ. Чи яаж нэгвэл нөгөө л эстроцит яаж үүсэж гин үү те яаж цусны төлжилт явуулж гин тромбоцитын агрегац яаж тэр л холбоотой байхгүй. Тийм тэгэхээр тэр 6 ном ч гэсэн тэгээд ганцхан л юм бичсэн. Тийм учраас бид нар өнөөдөр тэрийг зүгээр амьдралын удаа их зөвөр хэрэгжүүлэх юм байгаа. Зөв. Тэгэхээр та түрүүн өрний 6 талаас ярьлаа. Нөгөө ордын 6 тий 12 орд. Тэр ч мөн одоо өрний 6 гэж явж байгаа тийм. За сая та битээр ярьж байгаа бол дорны 6. Тий одоо гараг. Тэгэхээр энэ өрний 6 юун дээр үндэслээд ийн дорны 6 нь бас яг юун дээр энэ хоёрын ижил болоод одоо ялгаатай тал нь бас юун дээр байдаг юм бол. Яг гоо нар сарны тоолол яваад байгаа нэг нь. За тий аргын тоол бэлгийн тоол гэдэг байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр нарны тооллын юугаар 12 ортыг ингээд хуваачиж байгаа. Нөгөө бидний сарны тооллоо барьж байгаа бэлгийн тооллоо. Тий. Тэгээд түрүүн би бас түрүүн ярьсан шинэ одон 6 хар 6 гэж ярьсан. Одон 6 бол шинэ жилд нэг өхөр хариулсан тийм ээ хүүхүүдээр шинжээд хөл нүцгэн бол нялхас дотоодороо юм байна. Тэг чим бол яг ерөнхий жилийн л үг ярина. Жилийн одоо үр тариа хур бороо ямар байх вэ? Тэрнээс өдөр тутам ярихгүй шүү дээ. Тэгэхээр би түрүүн хэлсэн одон 6 бол бидний үүсэл хөгжил тэр ерөнхий жилийн одоо шар 6 гэж яадаг. Хар 6 гэдэг бол яг өдөр тутмын хэрэглээнд хэрэглэх нь. Тэг нөгөө би зүгээр нөгөө эдийн засгаар бол нөгөө макро эдийн засгаар ерөнхийдөө улс орны том төвшөнд яриад тэ микро эдийн засгаар бол жижиг тооцоолоо ярьдагтай адилхан. Яг тэгж байна. Тэ одон гараг гэхээр ер нь макро төвшөндөө тэ одоо хар 6 гэхээр микро төвшөндөө буюу одоо илүү детальчлаад бичил одоо яг тэр юугаа илүү тайлбарлах юм байна шүү гэдэг талаас нь ойлгочвол амар юм байна. Тэгээ хар 6 дотор би түрүүн ярьсантай амьдын 6 гэдэг саний тэр яриад байгаа тэр бэрийн 6 гэдэг бол тэр бас их нарийн одоо гэр бүл зохиог мохоо тэр бэрийн 6 дотор их нарийн байгаа. Тий. Бэрийн 6 дээр. Тий. Жишээ нь одоо ямар хүнтэй тийм ээ хань ижил болох уу? Хоёр одоо жишээлбэл махад таарахгүй хүмүүс суучгаараа жоох асуудал үүсээд идэг гэл ингэж ярьдаг шүү дээ. Тэрийг одоо бэрийн 6 дээр. Тийм бэрийн 6 дээр бас явуулна. За одоо жишээл манай залуу осууд хэрвээ сонсож явах юм бол за ямар махбодууд хүн ч одоо би жишээлбэл одоо гал махбодтой жил төрсэн байлаа гэд гал махбод гэж явчихна шүү дээ тийм ээ. Тэгэхээр ямар махбодтой хүмүүс хоорондоо яхаж ер нь жоох эвдүү муутай байна. Хэрвээ тийм одоо тэрсэлддэг гэх юм уу эвдүү муутай тийм махбод байх юм бол ямар цэцлэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр одоо энийг ийм л байгаа. Дүнсэр шишид гэж явсан яадаг. Шишид гэдэг нь дөрөв дайсан дөрөв байхгүй. Тэгэхээр хүн тухайн хүнээ жилээ орлоод уршин хашин дөрөв тоолготол тэр жилүүд байгаа. Одоо шин бид нар зөвхөн хулган гэж бодъё л да тий. Хулган нөхөр бар туулаа нэг шишт нь байхгүй. За. Тэгэхээр хулган жилтэй хүн бол яг туулаа жилтэй хүнтэй одоо гэр бүл зохиоход нэг тийм таатай биш гэсэн үг. Тэр шиштэй хаягаар. Тэгээд дахиад нохоо гахаа хулгана гэдэг дахиад жилтэй хүнтэй бас юу байх. Тэгэхээр одоо тэр нууцын хаш гэж яриад байдаг. Тэгэхээр нууцын хаш уу тэр шиштийн юу бол уршин хошин өөр хөжлийг оруулаад дөрөв тоолготол тэр шишт нь гараад. Тэгэхээр тэрийг бас нэг тийм нууцын хаш гэдэг. Тэрийг бэрийн 6 дээр бол тэрийг нэхээд дүнсэр гэдэг нь 7 тоолдог байхгүй. Жишээ нь хулган нүхэр бар тулалуу могоо морь бол одоо дүнсэр хаш уу 7 хаш байхгүй. 7 хавралдах хаш дүнсэр хаш. Тэгэхээр яг тэр бэрийн 6 дээр бичсэн бол шишид буюу тэр уршаа хошоо дөрөв дээр нэг тийм сайн биш. Махбодын хувьд бол тухайн махбодоо өөрийнхөө махбодыг оролцуулаад одоо шинэ гал махбод гэдэг чинь гал, шороо, төмөр, ус. Тэгэхээр усан махбод бол гал махбод хоёрын хоорондоо хашаалтна. За тэгээд усан махбодтой хүн байлгаж бодоход бас уршин хоошин дөрөв тоолно. Ус, мод, гал, шороо. Энэ дайсан махбод нь бол тухайн махбодыг ингээд нөгөө шин чаныхаа үед яг усыг чинь шороогоор дарчин тийм ээ. Усыг ингээд юу гэдгийг шороогоор 20 хаана юм босгоно гэдэг үүднээсээ уршаа дөрөв тоолготол тухайн тэр хаш махбод нь гарч ирэх юм. Зөв. Тий. Одоо шин модон махбод гэж чинь мод, гал, шороо, төмөр. Төмрийг модоор явахад огтлно. Төмрийн дайсан гэхээр төмөр, ус, мод, гал. Гал. Төмрийг галаар хайлуулчихна. Гэдэг. Тэгээ цаад тэр нэг шин чанарыгаа тийм мөн чанар юунд лоод ингэж явж байгаа юм байна. Тэгээд яг нь юу нь бол яг бэрийн зухан дээр олон юм тааруулт юм л да. Тэгээ шишид байдгийн, махбод нь байдгийн, мингэн байдгийн. Тийм тэгээд
Одоо нэг хоёр нөхөр одоо үнэхээр бие биентэй хайртай гэдэг. Ингээд зурхааг нь үзсэн чи одоо юу гэдгийг их олон юм ингээд харшилтсан байлаа гэж бод. Тэгэхээр энэ үед энэ хоёр нөхөр за та хоёр нь үнэхээр болохгүй гэдэг одоо болиулах талаас нь одоо арай үзэхгүй баг. Тэгэхээр яг энэ үед ямар одоо засал юмуд ер нь хийх боломжууд ер нь засланмаар энэ асуудлуудыг шийдэх боломжууд бол байдаг юм уу? Байгаа. Тийм. Тэгэхээр энэ ер нь бол бас одоо застдаг номууд байгаа. Тэр шиштийн жойтой гэж байгаа. Дүнсрийн жойтой гэж байгаа. Тэгэхээр жойтой бүгд нь засах арга гэсэн үг л дээ төгтөр. Тэгэхээр тэр дүнсэр буюу 7 шалгын засах шишид буюу 4 дахь дайсныг дарахыг хаштай засах жойтой буюу тэр заслын ном бол би тэгээд заслын 8 ном гэдэг байгаа. Тийм ээ. Тэгээ заслын 8 ном байгаа. Одоо саа юм гар юм тэгээд жамбал санжид дасцыг 8 гигэн гэдэг эднэр ингээд номнууд байгаа. Тэгэхээр тухайн хүний юу зүйл тэг өнөөдөр бид нэр магадгүй энэ гэр бүл салалт гэдэг юм уу тийм энэ дээр би бас ажиглаад ингээд юм бичээд бас яваад байгаа. Гэтэ одоо харах нь юу гэдгийг нийтэд тэгэхээр нэг хэлэх тийм бас юу үгүй л байна. Гэтэ ингээд ажиглаж явах тиймнүүд бас байна. Тийм. Зөв. Одоо бид нэр та түрүүн цаг ингээд ярьжсэн. Бид нар морь цаг их сайн цагаа. Морь цагт одоо ингээд юмны нээлт болдог тий. Өглөө 7:40-с 11:40 хооронд тэгэл 11:40-с 13:40 11:40-с 13:40 хооронд ингээд юмны нээлт бол морь цаг нэ гэл ингээд яваад байдаг. Тэр ер нь морь одоо ингээд хоногийн 24 цагаас нэг цаг нь илүү сайн гэдэг нэг цаг нь илүү муу гэх юм чадаа хаашаа. Яагаад тэр морь цагийг илүү сайн цаг гэж үзээд аливаа юмыг одоо нэх дэлгэрүүлэх юм хийгээд идэв юм бол. Яг хөө зүгээр одоо цаад бэлэгдэл штэ. Тийм. Бэлэгдэл тэгээ хүмүүс өөрсдөө л юу чинь нэрээс заавал ч өдөр болгоны морь цаг сайн цаг биш байхгүй юу. Тийм. Тэгэхээр тэр монголчуудын өөрсдийн бэлэгшээдэг морь шиг одоо тийм ээ морь маань одоо шин хурдан түргэн хүчтэй тийм ээ золбоолоо хямрлаг гэдэг үднээсээ тэгж авч үзэж байгаа л тийм. Тэрнээс морь цаг бол одоо өдөр болгон морь цагийн сайн цаг биш шүү дээ. Тийм. Өдөр болгоны одоо 12 цагийн 6 сайн цаг байна. 3 сайн цаг, 3 дагалдах цаг байна. Тэгэхээр тэрэнд бол тийм одоо юу бол байхгүй. Дээрээс нь онцгойдог сайн цаг гэж болоод шин байхгүй. Тэр бас л мөн одоо 12 цагаа бол яг тухайн өдөр жилээр нь л байдаг. За тэгэхээр бид нөгөө одоо ингээд намрын үед хорим найрын сар эхлээл явгууд хамгийн их хүмүүс илүү мэддэг байх нөгөө балжин нэм дашнам давхцсан бэлэгт сайн өдрөө гэдэг. Тэгэхээр энэ балжин нэмтэй өдөр гэж ямар өдрийг хэлээд ийн, даш нэмтэй өдөр гэж ямар өдрийг хэлээд ийн. Та энийг бас сайхан тайлбарлаад өгөөч. Яг одоо үлзий өвчрөл тий. Үлзий өвчрөл бүрдсэн. Тэгээд нэг танс гэж ярьдаг л да. Зурхаа дээр одоо шинэ календар дээр нэмэг тэмдэглэсэн байдаг. Танстай гэж ярьдаг. Тэгэхээр тэр үднээсээ альва нэгэн одоо тэр амьдралуулах, дэлгэрүүлэх үйл байна. Дэлгэрүүлэх үйлэнд их сайн юунууд балжин дашны юунууд байдаг. Тэгээд цаана шин сарын юугаар бичсэн байдаг. Одоо шин энэ бол өвлийн ихэнх сар тийм ээ. Өвлийн ихэнх сар бол өвлийн ихэнх сар бол одоо шин юуны шинийн 3 болвол дашнамтай. Яг тэр нэг цаана юунуудаар бол байгаа л да. Бичсэн. Одоо шин намрын дунд сарын 17 бол балжин дашнамтай гэж тогтцсон. Тийм л байдаг. Одоо тэр тухайн сарынх нь одоо үлзий өвчрөл бүрдсэн. Тийм ээ. Дэлгэрүүлэх энэ үүлэнд сайн өдрүүд ингэ тэмдэглэсэн тийм л. Тэгэхээр одоо хоёлын энэ хүртэл ярьж байхад бол ер нь бол энэ одон гариг тий сарны тоолол, нарны тоол одоо сар нарны одоо энэ иргэшээлд бид нэр амьдраад байна. Тэгээд энээс хамаарат одоо тухайн жилийнхэн тэр суудлал нь хүний өөрийнх нь махбодоос хамаарат сайн муугаар аль нэг байдлаар тухайн өдөр болоо жил сар нөлөөлөд ийна гэд. Тэгээ та дөрөв бас тэнтэй холбоотой судалгаанууд ярьж ирсэн. Энэ дээр бас би дахиад асуух гэж байгаа. Энэ дээр нэг ийм судалгааны таны ярьсан юм байна л да. Гэмтэргийн сэжигтэн нарын насны ангилалд хийсэн 6 дүн шинжилэл гэдэг. Тэгэхээр түрүүн хоёлоо бол бас нөгөө одоо зуурдаар нас барахад бол бас ийм гар гэрхсийн нөлөө бас байжээ гэдэг ийм та зүйлүүдийг ярьсан тий. Тэгэхээр одоо яг энэ гэмтэрэг бас энэ 6 дээр яаж холбогдоод байна? Тийм. Тэгэхээр энэ маань 2022 онд
тийм ээ. Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харьцах албаны хамтаа бас би хамтарч бас нэг шинжлэх ухаан үднээсээ бас ингээд хамтарч хийсэн судалгаа. Тэгээ нэгдлийг болж хийсэн биш. Тэгэхээр энэ бол голцоо өнөөдөр ковидын үед шинэ хүмүүс амиа хорлох, амиа эвдэх зүйлүүд бас байсан. Дээрэс нь хүмүүсийн сэтгэл зүй, ер нь энэ гинт хэргийг зөвхөн 2 жил биш. Энэ маань 2010-аас 2020 оны 21 оны хүртэлх 12 жилийн гээд датаг ингээд бас авч утсан. Тэгээд нэг нэлийн өргөн хүрээнд тэгээд ингээд авч бас дүн шинжилэл хийхийг үзсэн. Тэгэхээр өнөөдөр яг зүгээр орчин цагийн хүмүүсийн ярьдгаар гимт хэргийн нас гэж бас одоо нэгдэ хиллэгэндээ тийм их юм байдгийн байна. Яг энэ 6 дадаасаа бид ингээд хараад үзэхэд яг л бас нэг 25-аас 33 насны хүмүүс илүү өндөр байсан. Тэгэхээр энэ юг харж байхад яалтчгүй яг одоо аргын тоолоор бол 27 нас буюу бэлгийн толоор 28 настай. Тэгэхээр 28 насн дээр бол маш их өгөгдлүүд их тавтдаг юм байна. За шинэ эмэгтэй бол шороон дээр суугаад, эрэгтэй окторгуудаа суугаад тэгээд тэр нь саагоо намгоо буюу шорооны үүд нэгдэх намгоо буюу окторгуу үүд нэгдэх гэх нэг ийм одоо тухайн хүмүүс тохиолдог. Тэгээд тэр саагоо намгоо дээрээс нь наш төрсөн буюу наваа шива төрсөн гэсэн 3 юу өвчин үхэл үхээр гэсэн. Нэг жил хүн бол өвдөх тийм магадлал их өндөр байдаг. Нэг жил бол наваа шива буюу одоо наваа гэдэг нь өвчин, шива гэдэг нь үхэл. Нэг жил бол хүний хямар сүлд. Бас их дороотдаг. Нэг жил бол ажил үйл дээр одоо хийж байгаа үйл нь бол их урууга байдаг. Ийм 3 давтамж байна л да. Гэт нэг 3 давтагддаг. Тэгээд тэр давтамж нь яг тэрэн дээр бас тохиолддог юм байна. Тэгээд мингэн голддог юм байна. 28 олон юм давцдаг байна тийм байна. Тэгэхээр одоо шинэ хүн гээд 10 энэ жил төрсэн бүх хүмүүс яг нэг мингтэй. Тэгээд мингний одоо давтамж гэж байна л да. 10, 19, 28, 9 жилээр 20, 28, 37, 46, 55, 64 гэдэг ингээд 9 жилөө. Тэгэхээр тийм минг голлох гэдэг давтамж бол яг минг голсон үед хүний биед нэг аливаа нэгэн ямаа нэгэн одоо шиг магадгүй бид нар ковидаар жишээ аваад үзэхэд одоо хамгийн ойрхон тохиолдсон царгалаар шин зарим хүн амар хүнд өвдөл нэг гэрийн зарим хүн шин ковид тусчихгүй баг. Тий. Гэтэ яг уу тусаад хүндэрдэг ч юм. Тэгэхээр тэр тухайн хүний бас нөгөө тохиолдлын үтэл бас холбоотой. Тэгэхээр та тийм дэрийн тэгээд 27 насны хүмүүс их аргын тоогоор 27, бэлгийн толоо 28 настай. 33 та бас усууд их байсан. Тэр нь бол тэр нөгөө аргын тоогоор 33 тий. Аргын толоор 32. Бэлгийн толоогоо 33. Тэр нь бол тэр нөгөө мөчлөг 33-ны мөчлөг орсон гэх хүмүүс ярьдаг. Ээжигээ баярлуул аав маагаа гэдгийг баярлуулад тэгээд ингээд өнгө зүсээ өөрчлөх хэрэгтэй мэртэй гэж ярьдаг. Тэгээд тэр хоорондох насны усууд их өндөр байсан. Тэгээ энэ нийт нэг 15,600 хэдэн хүний одоо материал дээр. Маш их дата байна тийм дата. Тэгээ манайхан магадгүй би түрүүн хэлсэн. Дахиад хэлэхэд би судлаач. Тэгээ судлаач хүн бол юу гэдгийг судлаа л хийж байгаа. Тэгээ судалгааны үр дүн эн чинь бид нар одоо судалгааны статистик болсуулт хийгээд тэрэн дээр л дүн шинжилэл өгч. Тэгээ харж байгаа. Тэрнээс зөвхөн нэг талыг бариад юм уу эсвэл нэг зөвхөн нэг одоо шинжлэх ухааны наваг сайенсыг барьж одоо ямаа нэг юм ингэж одоо дүүвэл гэж гэдэг юм уу эсвэл гутаах гэдэг юм тэр байдлаас биш учраас энэ дээр бол одоо зоригтой хэлэхэд энэ бол судалгааны баг. Тэгэхээр энэ цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах албаны бас туяа гэдэг цагдаагийн дэд турандаа бас энэ дээр оролцсон байгаа. Тэгээд тэдний албаны бас хүмүүс оролцсон. Бид бас бүгдөө тэр үеийн тухайн үеийн судалгаанд хамрагч бас өөрсдөө мэдчихэж байгаа. Тэгэхээр бид нар энэ судалгааг бол ард иргэдэд бас энийг анхаараач. Бас бид нар өнөөдөр анхаарах ёстой юм байдгийн байна. Магадгүй өнөөдөр тэр үеийн тэр бүлгийн тэр 25 6 те 33 насны хүмүүс бол эд залуу нөгөө өөрийнхөө дур зоргоор аашилдаг гэдэг юм уу магадгүй хүмүүсийн үг сонсох гэдэг юм ахмадын сургаал ус энэ баг байсан ч юм уу. Тэгэхээр энэ дээр бол мэдээлэл өгч хүмүүст бас
гэмт хийгээс урьдсан сэргийлэх анхаарах ёстой минь хэлхийн үүднээс ийм судалгааны ажил хийсэн юм байна. Би яг таны ярианаас ерөнхийдөө ойлгоход яг энэ 27 оныхнаас одоо 6 дээр бол их олон юм давцдаг гэж та хэллээ шүү дээ, тийм ээ. Одоо аргын талаасаа 27. За аргын талаасаа 32 буюу бэлгийн талаас 33 нас бол одоо ингээд нөгөө мөчлөг дайрдаг гэдэг. Тэгэхээр энэ зүйлүүд 6 дээр бол заагаад өгсөн байдаг. Тэгээ анхааруулаад за ийм юмнасаа сэрэмжлээрээ бичсэн байдаг. Энэ зүйлийн та бүхэн маань яг энэ бодит кейсүүд дээр судалгаа хийгээд өгөхөд ер нь бол энэ зүйлүүд хоорондоо одоо зохицож юу гэмдэ таарж ийна гэж ойлгуул зөв үү? Зөв. Статистик боловсруулалт тэгээд гараад ирлээ. Энд хийгээд боловсруулалт хийгээд тэгээ энийг бол анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн одоо улаан шаргаах ухааны салбарын эрдмийн чуулганд бид нэр илтгэл хэлцүүлээд бас тусгай байр эзэлсэн ийм илтгэл. Тэгэхээр би энийг бол их практик ач холбогдолтой гэж бодоод. Тэгэхээр яг энэ настай хүмүүс дээр одоо ийм одоо юм дээр өртчихжээ. За угаасаа л хүн бол өөрөө аливаа зүйлийг гэмт хэрэг юмдыг бас хий гэж бас хийдэггүй байх гэж би бодоод. Тэгэнгүүт энэ зүйлүүд дээр та хэд маань бас яг энэ практик ач холбогдлоос ягаад дүгнэлт ямар зөвлөмжүүд ер нь өгчээ? Судалгааны багийн зүгээс. Тийм. Тэгэхээр яг энэ судалгааны юм дээрс бид нар бол одоо энэ насны хүмүүс тийм ээ. Ямар нэгэн гэмт хэрэгээс урьдсан сэргийлэхдээ бас анхаарах хэрэгтэй юм байна. Энэ яг нөгөө яг одоо цагдаагийн хэллэг тийм ээ. Магадгүй мэрэгжлийн хэллэгээр бол одоо гэмт хийгт өртөмтгий бүлгийн нас. Зөв. Одоо бид нэг анагаахын дээр одоо халдвар төвчөнд өртөмтгий бүлэг гэдэг ихэр нөөж ихрийн шижинтэй жирэмсэн баг гэж ингээд хэлдэг шүү дээ. Яг тэрэн шиг байх нь байна тий. Тэгэхээр энэ бүлгийн хүмүүсд бас анхаарах хэрэгтэй юм байна гэдэг юм. Энэ бас их сонирхолтой юм байна. Та түрүүн бас тэгжсэн. Зүрхний шигдээсээр одоо онцлогдож байгаа хүмүүсийн дунд бас 6 талаас нь авч үзсэн гэдэг. Тэр судалгааны дүнгууд ерөнхийдөө ямар одоо судалгаа хийгдэв? Бид нэр харуултыг. За харуулт байсан юм байна. Тэгэхээр ерөнхийдөө анагаах ухааны 4 үндсийн одоо гариг адын өвчний бүлэг гэж байдаг. 80 дугаар бүлэг. Тэгэхээр ер нь гаригийн өвчин гэдэг бол саа өвчин. Одоо өвчин 100% назлогоор бол одоо строк харуулт. Одоо бид нэг геморрогийн инсул, ишмийн инсул гэдэг ярьдаг шүү дээ. Цус хомсрох, цус одоо асууд цаг. Тэгэхээр энэ харуултыг улсын 3 дугаар төв эмнэлэг, шаасны нэрмжит 3 дугаар эмнэлэг дээр бол харуултын төв байдаг. За энэ дээр бол ариун наамж, ламцоо эмчтэй ингээд тэгээд бас нэг оюутнуудтай хамтраад бид нэр бас нэг 5,000 гаруй харуултыг. Тэгэхээр том дата. Тэгэхээр энэ маань бол мэдрэл судлалын, тарих судлалын одоо мэдрэлийн судлалын сэтгүүл дээр бас хэвлэгдсэн байгаа. 19 оны санжина би одоо яг тэр юугаа сэтгүүл дээр гарч бас бид нэр өгүүл хэвлүүлсэн. Тэгээд тэр энэ яагаад хийх болсон бол ерөнхийдөө улаан шангаах ухаанд нэг сарын 8 өдөр тэр гаригийн өвчин тусан магадaltaй гэж бичсэн байдаг. Шинийн 4 11 13 15 22 27 29 гэж бичсэн. Тэгээ энэ 8 өдөр тэр харуултууд байна уу? Ер нь ямар юм бэ гэдээ бас одоо бас л сонирхохоос болсон. Тэгээд 11 15 өдөрт их өндөр байсан. Яг нөгөө зэрэг уламжлалын ухаан дээр бичсэн өдрүүдэд 8 өдрөөс тэр өдрүүд нэг. Тэгэхээр тэрийг би бол сарны төрлөг сар одоо шиний нэгэн сар гарахгүй шиний 2 ингээл ингээ сар дүүрэл шиний 15 гэж дүүрэн сар гарч байна. Тэгээд тэр 11 15 оны үед яагаад гэх вэ нэг бол магадгүй далаа төлгөөр сар ингээд дүүрээд ирдэг. Тэгэхээр тэр хүний биеинд их нөлөөлөл байдгийн байна. Тэгсэндээ магадгүй хүмүүс мацаг бардаг шүү дээ. Шиний 15 мах идэхгүй хоолоо багадаа сойгоод тэгэхээр бас л урьдсан сэргийлэх. Тэгэхээр тэр магадгүй урьдлаад тэрийг мэддэг байж ижил тэр тий. Шиний 8 шиний 15 өдөр чинь цагаан хоол идээд хөнгөн хоолох гэдэг. Тэгэхээр судсан дээр ирж байгаа тэр нөлөөлөл өндөр байдаг л бас. Тэгэхээр бид нар амьдрал ахуйтай нэг амьдралын юм аа гэж одоо яриад байгаа зүйл маань өмнө нь бол яг энэ одоо зүйлүүд дээр улбаалаад шиний 15-да та хөнгөн хооллоорой одоо мацаг бариараа уухгүй тэгээд цагаан хоолтой гэдгийнхаа үлийг одоо сайхан анхаарад уурлахгүй уцаарлахгүй тий. Тэгэхээр тэр чинь нөгөө л одоо магадгүй бид нар харуултыг чинь нөгөө нөлөөлөх хүчин зүйлүүд чинь тэр шүү дээ. Тий. Тэгэхээр магадгүй тэр усанд холестерин эдэр чинь хэсэхгүй магадгүй тий уурлахгүй уцаарлахгүй тий. Тэгээд одоо тостой хоол унд идэхгүй мах идэхгүй гэдэг чинь тэгэл тэрийг л бас харсан. Тэгэхээр өнөөдөр магадгүй энэ бүхнийг л ингээл анхаарчих юм бол нөгөө л урьдсан сэргийлэх байхгүй. Одоо өнөөдөр бид нар нийгмийн эрүүл мэнд те нөгөө урьдсан сэргийлэх гэдэг байгаа чинь эсвэл энэ
тийчээгүй ангаах дотор байна. Дээрээс нь энэ сурхаа гэдэг байгаа цаана яг ингээд анхааруулаад хэл бичээд байна л да. Тийм би бас яг л бодож байлаа. За яг мэдэр одоо яг ертөнц цэргийн ангаа ухаан талаас бол ертөнц сэргийлэх талуудыг их олон талаас нь ярьж байгаа. Гэхдээ бас нэрээ одоо ингээд бодоход бид нар нэгэн тал одоо энэ гариг эрхсдээр амьдарч байгаа хүний хувьд бол бусад гариг эрхсийн нөлөө за бүр тэр олон гариг эрхс биш юм ахад нар сарныхаа энэ нөлөөнд давтж байгаа шүү. Хамгийн их давтж байгаа шүү. Энийг бид нар сайн тооцоолохгүйгээр одоо ийм асуудал дөртөөд идэх юм байна гэдгийг та бүхэн маань бас яг судлаачдын үүднээс судалгааны арга аргачлалаар бас ингээд энэ нөгөө судар ном дээр байгаа зүйлүүдийг орчин цагийн судалгаанд бас гаргаж ирээд байгаа нэг сонирхолтой байгаа юм л да. Өөр юм та одоо ингээд яг таны одоо энэ амьдрал практик одоо энэ судалгаатай холбоотой ер нь ийм юмнуудыг та бүхэн маань бас анхаарах хэрэгтэй шүү гэд хэлэхээр бас сонирхолтой юмнууд юу вэ? Тийм яг гоо сонирхоод бас нэг эмч өвчтний мавдын уйлдаа гэдэг. Тийм судалгаа хийжсэн. Тэр бол 2003 оны үед. Одоо нэг 64 эмчийн кейс тохиолдол төр эмчний алдаа гэж ярьсан тийм. Тэгээд үнэхээр тэр эмчнэр алдаа гаргаад бид чинь эмч би эмчийн ёсоо төрийн хөлөг жандлаж эрдэнэ хүний амьсны төлөө тийм нэгслээ хамгуу зориулъя гэж хангарах гэж байгаа. Тэгээ яагаад ингэж яагаад гэдэг вэхээр магадгүй өнөөдөр бас л нэг эмч өвчтний мах хотын уялдаа холбоо гэж байна. Бас тохиошоо гэж байна. Тэгэхээр өнөөдөр бид нар бас нэг бас одоо ч цаг өөр болоод хүмүүс та хагалгааныхаа өдрийг тий хадгаа төлөвлөгөө тагалгаанууд бол тэгээд орж байгаа шүү дээ. Төлөвлөгөө тагалгаа та эмч өдөр харж бас болсон. Тэгэхээр энэ дээр бас нэг харж болохоор тийм их судалгаа бас би хийсэн. За. Тэр судалгаа яаж ийнэг үл ерөөсөө за яг нэг юм байдаг юм байлаа. 8 жил ажилласан хүн бол ахлах зэргийн шалгалт өгсөн. Ахлах зэрэгтэй. Тэгэхээр тэр алдаа гаргасан гэдэг юм уу ямаа нэгэн байдлаар эмчийн тэр холбоотой материалыг би бас уншаад тэгээд тэр хагалгаа хийлгсэн гэдэг юм уу тэр одоо ямаа нэгэн процедур хийлгсэн хүмүүс ингээд үзээд нөгөө эмч өвчтөн хоёрын хоорондоо нэг хашчилтай ч юм уу нөгөө л төрний минийсэн ямаа нэгэн байдлаар одоо тэр нууцын хаш тэр дүнсэр хаш маш гэдэг энэ байгаад байсан. Тэгээд би тэндээс юу гэж үзсэнгүү л тэгээд тэр эмчнэрийн ингээд юг харахаар голцоо улсад 10 жилээс дээш ажилласан. Дээрээс нь гавьяа шагналтай тийм усууд тань тийм их хүмүүс гаргацсан байсан. Алдаа гарцсан байгаа тий. Гэтэ яг хөө мэрэгжлийн алдаар гаргацсан байна. Тэгээд яг нэг талаар бол магадгүй залуу эмчтэр нэг тэгж нэг хүнд ч юм уу эсвэл тий хүнд хүн уучрах ч гэдэг юм уу эсвэл хүндэрсэн юм бага эмчлэгддэг байж магадгүй тийм ээ. Бас нөгөө талаар үзэхэд нөгөө талаар магадгүй тэр ахмад эмч гэдэг юм уу нөгөө усуд маань за олон жил хийсэн юм чинь би насаараа л энийг хийж ирлээ гээл те. Тэгээ хайн хандсан юм байсан юм уу? Магадгүй юм бас байх л баг. Тэгтэл ямар ч байсан 6 талаас 83.5% ямар ч байсан бас л тийм ньютээс 6 талаас. Тий. Бас ингэдэг штэ уламжлал ангаа ухаанд эмч өвчтөн хоёр буйны үрээр учирна гэд. Цаагуур бол бас шүтэн барилгыг хэлээд байгаа баг тий. Тэгээ тэр хүмүүсийн хоорондоо одоо шүтэн барилга. За дээрэс нь бол мэдээж одоо өвчтөн хүн бол эмчигээ их одоо шүтээ. За энэ хүнийг л одоо энэ хүн л намайг идгээж өгнө гэсэн бас тэр сэтгэл өвхөө үүсдэг. Аль алийн нөлөөллүүд бас байгаа бах. Гэхдээ та хэдийн тэр судалсан 6 талын юу бол бас их сонирхолтой өнцөг одоо сонирхолтой. Бид нөгөө үл анзаарагдсан сонин учрлууд гэж нөгөө төдөөг ном байдаг шүү дээ тий. Яг тэрэн шиг бидний яг нэг үл анзаарагддаг тэгсэн мөртлөг сонин зүйлүүдийн 6 одоо ухаан дээр гарч ирээд юм л та хэдийн судалгааны юм төртөл. Тэгээ яг хуу ерөнхийдөө бурхан номд байдаг шүү дээ. Ажиглаад байвал ер нь бурхны сургаалч өөрөө тэр шүү дээ. Данан өөрийгөө ажиглах, таних, заасах тийм ээ. Өөрийгөө таньж мэдэх тэр. Тэр үднээс ингээ харж байхад ер нь их ажигладаг л да. Яагаад гэдэг асуултыг тавьж. Тэгээд сонирхоод л үздэг. Тийм тэрнээсээ одоо манай тул зурхаач биш. Зурхаан нэгт гэж үзэж шалаагүй шүү дээ. Яг багшаар багсаа хэлүүлж гисэн. Тэгээд ингээд үзэхэд яалтчгүй л нэг ийм юунууд бол байгаа. Тэгэхээр учир шалтгаангүй тий учиргүй юм байхгүй шалтгаан үр дагаврын зарчмууд бол байдаг. Тэгэхээр аливаа нэгэн одоо шин жүү буюу шалтгаан байхад тэрний гарах үр дагавар бол заавалчгүй байдаг. Сайн муугаараа. Тэгэхээр энэ бол бас нэг юм тохиолдол байгаад л байгаа.
Тэгэхээр энэ зурхаатай холбогдоод би бас энэ уламжлалт ухааны талаас одоо яг эрүүл мэндийн талаас бас асууя гэж бодоод байна. Илүү нөгөө цаг улирлын нөлөөнүүд хүний бие махбодд бас их нөлөөлж идэг тий. Одоо жишээлбэл одоо өвлийн ихэнх сар гараад ирэхээр илүү бөөрийн өвчлөлүүд илэрхэж гэдэг юм уу. Та яг энэ одоо цаг улиралтайгаа хамаарат хүмүүс одоо юун дээрээ илүү анхаарч явах хэрэгтэй гэдгийг одоо энэ өвлийн улирал юун дээрээ анхаарах юм. За зуны улирал юун дээрээ анхаарах юм. Цаг улирлалаас нь бас сайхан одоо зөвлөмж тайлбар мэдээлүүдийг өгч. Тийм тэгэхээр уламжлалт ухаанд 6 цаг гэж ярьдаг. Тэгээд 6 цаг гэдэг байгаа маань бол тэр одоо 2 хуваацсан 10 сарын 16-наас 12 сарын 15 бол өвлийн ихэнх улирал гэдэг. 12 сарын 16-наас 2 сарын 15 бол өвлийн адаг улирал. 2 сарын 16-наас 4 сарын 15 хаврын улирал. 4 сарын 16-наас 6 сарын 15 тэнцэл дэгжлийн улирал. 6 сарын 16-наас 8 сарын 15 хүртэл зуны улирал. 8 сарын 16-наас 10 сарын 15 хүртэл намрын улирал. 6 хаа. Тэгээд 6 цаг гэж хэлж байгаа. Тэгээд энэ 6 цаг тул дээр шинэ өвлийн улирал бол одоо бид нар шар усны нүхнүүд маань одоо дараа хаагдаад аль болох дулаанаа алдахгүй ирчтэй хоол унд идчих хэвээр. Тэгээд өвлийн шөнө их урт байдаг. Энэ үед бол яг бид нар аль болох одоо хоол сойж болохгүй. Дулаан тамирыг алдахгүй байх хэрэгтэй. Тэгээд өвлийн шөнө урт учраас шүл үү тэргээ бичсэн байдаг. Магадгүй орой хоол багаж байгаа ч гэсэн орой шүл уух хэрэгтэй. За тэгээд энэ өвлийн улиралд бол бид нар нөгөө бөөрөө хамгаалах хэрэгтэй. Тий. Усан мохот тий. Бөөр давсагны үйл ажиллагаа сайн анхаарч доороосоо даарахгүй байх, дулаалах. Тэгээд хүүтэн ус хамаагүй ууж болохгүй юм байна. Зөв. Тэгэхээр одоо жишээлбэл зуны улиралд бол одоо шингийн юм сайн уух, хүүтэн юм одоо уужвал болоход бол хүний бие махбод харьцангуй гайгүй яваад идэг бол өвлийн улиралд бол одоо хүүтэн ууж болохгүй, ус ууж болохгүй байх нь байна. Хэд их одоо хоол сойж мацаг барьж болохгүй байх нь. Харин зуны дэлгэр цагт угаасаа нөгөө шар усны цөвүүд нээгдээд байгаль цаг уурч гэсэн дэлгэрчдэг болохоор нөгөө хүн тоолоо багасгаад хөнгөн хооллохыг бодвол илүүд үзэж явах хэрэгтэй. Тэгэхээр энийг нөгөө үзэж байгаа сонсож байгаа ард иргэд маань болохоор цаг улирал гэдэг юмд нөлөөлж байдаг шүү. Энийг ингэж холбож тайлбарлаад байдаг шүү. Тэгэхгүй болохоор хүмүүс өөний эмчнэр чи нэг болохоор мацаг барь гэдэг юм. Нэг болохоор мацаг барьж болохгүй, хоолоо сойж болохгүй гэдэг чинь цаана энэ цаг улиралтай холбож хилээд байгаа шүү гэдгийг бас одоо үзэг сонсогч нар сайн ойлгосоо гэж бодож байна л да. Тэгээ тийм учраас өвөл бол одоо их урт шөнө болдог тийм. Тэгээ өвлийн урт шөнө юу гэдгийг хоолоо сойгоод нөгөө ходоод маань өөрөө яваад байгаа учраас өвлийн шөнө урт учраас шүл өвөн гэдэг хэлсэн ч байгаа шин. Тийм байна тийм. Одоо яг энэ дэр 12 сарын 22, 3 сарын 22, 6 сарын 22, 9 сарын 22 энэ өдрүүд ер нь цурхаатай нь яаж холбогддог вэ? Яг өдөр шөнө тэнцэх хамгийн урт өдөр, хамгийн урт богино шөнө ч гэх юм аа гэдэг энэ өдрүүд маань. Тийм энийг бол яг тэр номлохын үндэсний 12 дугаар бүлэгт цагийн явдлын бүлэг гэдэг тэрэнд бол бас хэлсэн л байдаг. Тэгэхээр энэ одоо шинэ юу гэдгийг нар буцах, нар ирэх энэ үед бол бид нар өнөөдөр тэр явдал мөр буюу өөрсдийн одоо хийж байгаа ажил үйл дээр анхаараа гэсэн хэлсэн тийм юм байдаг юм л да. Тийм өдөр шөнө тэнцэж байгаа 3 сарын 22. Түрүүн одоо ингээ улам сангаа ухаан гэхээр ерөөсөө хүмүүс хамгийн их одоо шууд буудаг магадгүй суд санчилгаа гэдээ бууддаг байж магадгүй. Тэгтээ гол хүмүүс нөгөө хий шар бадхан гэдэг шууд л одоо тэгж яриад эхэлдэг, асуугаад эхэлдэг. Тэгэхээр энэ хий шар бадхан маань түрүүний таны хэлжсэн 5 мохоттой яаж холбогддог вэ? Тэгээд энэ хий шар бадганаа бид нэр яаж одоо тэнцвэртэй байлгах вэ? Тийм тэгэхээр улам сангаа ухаанд энэ хий шар бадгана гэдэг байгаа. Тэгэхээр тэр 3 мохот гэж ярьж байгаа. 3 гимч гэж ярьдаг. 3 өвчнж гэж ярьдаг. Тэгэхээр одоо тэр махуудын үед бол яг шороо уснаас бол амтлаг амт үсээд бадган үсээд. Цус шараас бол шарын өвчин үсэж байгаа. Хий бол одоо өөрөө хөнгөн мөнжөөс та хий гэдэг үсэж байгаа. Тэгэхээр ер нь улам сангаа ухаанд халуун хүтэн гэдэг хоёр юмд хувааж байгаа. Тий. Халуун нь бол шар, цус хоёр нь бол шар, халуун. Хий ус нь бол яг хүтэн гэсэн. Тэр яг ингээд агуулж байдаг. Халуун хүтэн хоёрт хувааж байгаа.
Сэрэндэн жүс цаадан түмнэ буюу шар ус хорхоо бол нэр түгэн өршнөө аль алинд нь байна. Халуун шар ус, хүйтэн шар ус байна. Халуун орхоо, хүйтэн орхоо байна гэсэн үг. Сэрэндэн жүс цаадан түмнэ гэсэн юм шиг. Тэгэхээр бид нар өнөөдөр энэ хийшэр бадгана гэдэг зүйлийг ярихдаа бол ерөөсөө дан хий хүн гэж байхгүй 100%. Тийм одоо 100% байна. Тэгэхээр хавсарс дан хурсан хавсарсан гэсэн. Хавсарсан хурсан гэсэн ийм 7 өвчлөлт хувааж байгаа. Тэгэхээр өнөөдөр хувь хүн маань бол яг хавсарсан голцоо байдаг гэж үздэг. Дан гэдэг байгаа маань яг 85% шар 15% бадган ч юм уу. Ийм хүмүүсийг бол данлуугаа авч үзчихэд байгаа. Хавсарсан гэдэг байгаа маань яг 65 25 75 25 иймийг бол хавсарсан тацж байгаа. Хурамл гэхээр яг 33.3% тайгаа ч юм. Тэгэхээр 3% тэнцүү. Тэгэхээр өнөөдөр орчин цагийн бидний мэддэг холиорг, флегматик, сангвиник, мэлэн хоол гэсэн дөрвөн биеийн өвчлөлт төрлөх чанарт хуваадаг. Яг тэр биеийн дөрвөн төрлөх чанарт хувааж байгаа нь улам саргаа ухааны 7 өөрчлөгдөх юмтайгаа бас яг тэгж хуваагддаг. Тэгэхээр дан махуудтай хүн гэж болоосоо байхгүй гэж үздэг. Яг уу дан 3 гэж яриад боловч дан 3 миний түрүүний ярьсан 85 15 ч юм уу 90 10 ч юм уу тийм их байдалтай байна гэж. Тэгэхээр одоо бид нар л гэдэг чинь за хий харивтчлаа гэд. Энэ өстө хийтэй нөхөр шүү гэд. Би одоо энэ ер нь их ууртай энийг шартай нөхөр гээл. Тэгэхээр энэ нөгөө цаанаасаа энэ одоо саяны биеийн өвчлөлөөс хамаарат одоо шар арай илүү харивт одоо давмгаа хүн бол их тэр ууртай шартай одоо холиорк типийн хүн. Тий холиорк. Машин флегматик бол балган типтэй ойлгож байгаа тийм ээ. Жаахан удаан, жаахан алгуур, тий сэтгэх бодох, үе гişүн сайн мэддэггүй мах мэралагддаг хүмүүс байгаа шүү дээ. Машин хийнэх гэдэг бол яг хөгөлбөр цайтай, үг яриа олонтой, над нарын цэнгэн дууртай жижигхэн хөлбөр цайтай хүн байна ч гэдэг. Тэгэхээр энэ бидний өнөөдрийн мэддэг дөрвөн биеийн хэлбэр уламж сангаа ухааны 7 биеийн өвчлөл бол яг тэрийг агуулж яадаг байна. Тэгээд өнөөдөр ясан дээр хий аривдана гэж байна, хямралтна гэж байна, хорогдно гэж байна. Бас хий хорогдох дээр ямар үйл үзүүлдэг бол нэг ингээд зарим хүн гээд нэг гүличөөд нэг ямлуу ингээд гүлрөө салдаг шүү дээ. Тэгээд нэг өвчээлгээл тэгээд унтсан ч байхгүй. Эдгээр чинь бол хий хорогдсон шинж байхгүй юу? Бадганы мөн жаныг. Бадган нь бол яг нойр хэрэгтэй. Яста зарим хүн ингээд суугаагаар унтаал бараг худалчинд суулаа унтлаа, хөвтлээ унтлаа нэг усад энэ чинь бол бадганы мөн бадганы одоо юугаар унтж байгаа. Хийний хорогдсон нь бол яг бадганы унталтаас өөр гэдэг нь гүличөөд унтахгүй гэсэн мөртлөө нойргүй. Тэр бол хий хорогдсон шинж. Тэгэхээр яг энтэй адилхан шарч мөн адилхан. Шар аривдана, шар хямралдана, шар хорогдно. Бадган мөн аривдана, хямралдана, хорогдно. Энэ гурван юм. Тэгэхээр тус бүрийнх нь өөр шинжүүд нь өөр. За тэгэхээр одоо би жишээлбэл одоо нэг махбодтой болоод аривдана, миний хувьд бол аривдаж болох нь байна те, хямралдаж болох нь байна, хорогдож болох нь байна. Тэгвэл энэ аривдах те хямрах, хорогдох энэ зүйл ер нь юунаас шалтгаалаад? Надаас шалтгаалаад нь эсвэл энэ гариг хэрэгсээс шалтгаалаад нь. Тэгэхээр бид нар ярьдаг өвчин үүсгэн эдээ ундаа явдал мөр цаг ад гэсэн дөрвөн нөхцлөөр одоо өвчин үүснэ гэдэг. Тэгэхээр нөгөө цаг адагдах дотор чинь тэр нөгөө цурхаач яаж байгаа байхгүй. Цаг ад. Тэ. Эдээ унд бол ойлгомжтой шүү дээ. Ямар хоол унд эдээд байгаа, ямар юм байнга хэрэгжилж байгаа. Тэрнтэй эдээ унд. Явдал мөр гэдэг бол бидний өнөөдрийн хэлж байгаа, ярьж байгаа, унтж байгаа. За дээрэс нь юу гэдгийг тэр нөгөө энгийн усуудад бол яг бэлгийн ажил мэж чинь бас ингээд бүр ингээд хилцсэн баг. Өвлийн үйлдэлд бол ингэж хийх ёстой, намрын үйлдэл хийх ёстой. Бас хугацаа цаацсан. Өвлийн үйлдэлтэй өвлийн үйлдэл бол цаггүй гэд бас бичсэн. За. Тэгэхээр айл үйлдэл нь ер нь хорих ёстой. Ер нь бол зуны үйлдэл бол бага. Тий. Манай ч одоо зуны үйлдэлд нь 100-аас ингээ ихсчихэд шүү дээ. Бурууд байна. Тийм. Тэгэхээр энэ нөгөө явдал мөрөнд буруудаад ирэхээр нөгөө одоо энэ зүйлүүд чинь хямралтаад эхлэх юм шүү дээ. Тий. Тэгэхээр бид нар энийг хэрвээ мэддэг бол бас их тохируулах нэ. Тий. Тэгэхээр яриулын маань өөрөө маш том сэдв аргагүй шүү дээ тийм ээ. Үгэн зөө утгах нь том ангаах ба. Тэгэхээр яг би зүгээр зах цухаас нь ингээд би хоёр магадгүй ингээд энэ тэндээс нь яадаж магадгүй. Тэгэхээр яг би аль болох нөгөө холбогдолтой үүднээс нь л яаж чам. Тэгэхээр энэ түрүүн ярьжсэн урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэнд
Тэр чигээрээ ерөөсөө л яг энэ ангаах удаад байх. Уламжлалт ангаах удаад. Тэгээ уламжлалт ангаах ухааныг магадгүй өнөөдөр бид нар яг хүмүүст хэрэглээ талаас нь. Тэгээ хүмүүс маань өөрсдөө юу гэдгийг их хэцүү юм байна. Одоо уншихад хэцүү, үг хэлэх нь ойлгохдохгүй ч гэдэг юм ийм их байдлаар хандаад байдаг гэж магадгүй. Тэгэхээр аль болох өөрсдөө хүмүүсээр зөв тайлбарлуулад энэ маань өөрөө бас нэг увдстай, нууц байх юмуд байгаа тийм ээ мэдээч. Тэгэхээр тэр болгоныг нь зөв зохистой сонсоод хэрэгжүүлээд амьдралдаа хэрэглүүлвэл энэ маань зөв болчих юм юм. Яг нь. Би түрүүн таад нэг адын шалтгаантай гэдэг өвчлөлийг хэллээ шүү дээ тий. Тэгэхээр энийг бас магадгүй зарим хүмүүс сайн мэдэхгүй. Адын шалтгаантай гэхээр яг юу гэлээд. Тэгэхээр ад гэдэг нь тэр түрүүн би ясан гинти зүр орчих. Тэгээ ад гэхээр магадгүй яг хүүхдийн 15 ад гэж байдаг шүү дээ. Тэ нэлхсэн. Тэ нэлхсэн 15 ад гэж байгаа. Тэгээд дээрс гадна хүмүүсийн одоо явдал мөр ажлын үйлдэл холбоотой шинэ бүднэрийн ад гэдэг юм уу тийм ээ. Бяхрын хорлол мөр гэдэг ийм их хүмүүс би. Тэд нар бол дан нөгөө хүмүүсийн одоо хүн чинь 84 мянган муу сэтгэл байна гэдэг байгаа шүү дээ. Тэр 84 мянган муу сэтгэлээс үүдэлтэй нөгөө хүсэл, дачаал, уур, мунхаг, омог гэдэг аржил парагдаг гэдэг энэ зүйлүүд чинь бүгд бас яг. Тэгэхээр цаанаа ингэж хэлсэн боловч яг наана тэд нар чинь дан тэртэй холбоотой. Одоо шинэ хүн хоорондоо атаарах чинь те хүнд омог хэлж чинь омог өгч чинь энэ бүхэн чинь тэр адын юмнууд дотор бол байгаа. Тэгэхээр 84 мянган муус дээр хөлөлсөн хүмүүс чинь одоо тэр бид ад гэхээр нэг чөтгөр шулан мангас шиг юм байна. Тийм биш шүү дээ. Тэр чинь бол дан тэр сэтгэлийн тэр болохгүй хөлөөд чинь л байгаа. Тэгээд өвчин үүсэх нөхцөл чинь бол яг хуу эдээ ундаа явдал мөр цаг ад гэдэг. Цаг гэдэг нь би сайн улирлын хэллээ шүү дээ. Ад гэдэг дотор бол яг саний тэр нөгөө 84 мянган муустаас үүдэлтэй орчин шидэнд өмөрсөн буюу тэгээ аржил парагдаг гэдэг байгаа. Хүсэл дачаал уур муухаг тэгээд омог атаархлаа. Та одоо сая ингээ хоол ярихад 84 мянган муу сэтгэл ингээд ярьлаа, сэтгэлийн талаас ярьж эхэлж байна. Тэнгүүд одоо бид нар чинь заа сайхан сэтгэлээ сэргээ, хэмрээ сэргээ гэж ярьдаг. Хэмэр лүндагаас сэргээ. Одоо энэ зурхаа дээр ч гэсэн хэмэр гэдэг ингээ бичиж байна. Тэгэхээр яг энэ хэмэр гэж одоо ямар зүйлийг хэлээд байна? Бид нар одоо нэг хэсэг бол одоо арай багассан баг. Хямраа сэргэн гээд амтны ям таслаад ангөрөө хийгээл орж ирэхдээ чоны юмудаа ингээд урд нь хүртэл ингээд тавьсан цуснаж ин гойж болцсон. Энэ зүйлийг нэг хэсэг бол хямраа сэргээлээ гэж ойлгоцгоодог байсан. Ирчүүд нь зарим хэсэг бүлэг нь үнэхээр одоо хямар сэргэн гэж амтны ям таслахыг хямар сэргэн гэж үзэх юм уу? Тэр хямар гэдгийн цаана одоо үндсэн мөн чанар хугдах нь яг юу гэлээд. Тэгэхээр бас л нэг буруу үзлээс буруу юм гарна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бид нар лунда хямар гэдэг. Лүн даа буюу лүн гэдэг нь хий даа гэдэг мөр ахгүй юу? Хий мөр. Хий одоо өнөөдөр бидний ярьж байгаа хэлж байгаа үг хэл чинь яг уу дээш хөвч хийний үйлчлэгээр үг хэлж байгаа. Тэгэхээр өнөөдөр магадгүй тэ цаана ухагдах чинь хүн хямартаа яв нүрэндээ галдаа нүдэндээ цогтоо гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ маань хивийн байх энэ процессыг л хэлж байгаа. Тэгээ хүмүүс өөрсдөө гуйлаад хямраас эргэж ийнгээл магадгүй таны хэлж байгаа ангөрөө мөрөө хийдэг өшөө янз янзын үйлүүд хийж байгаа. Өөрсдөө тэрийг зохиогоод өөрсдөө нөгөө буруу юм хийж штэ. Буруу үйлдэлээ нуугаад магадгүй буруу тайлбар буруу юм хийгээд байгаа. Зүгээр өнөөдөр уламжлалгаа ухаанд юу тайлбарладаг бол өвчний их бол яг хий дан өдөртчихэд хий шартаа хавсарвал шатаага түлчин бадгантай хавсарвал хөлдөөгөө зарцаач хөлдөөч. Тийм учраас хий гэдэг юм хамгийн эхлээд аа. Тэгэхээр бид нар өнөөдөр хийцнийг үүдэл буюу мэдээж биеэр хүчил төрөгч эргэлдэж байгаа шин. Яг тэрний жил цикл гэсэн үг байхгүй юу? Ер нь бол яг зүгээр энгийн хэлвэл. Тий. Тэгэхээр бид нар хийцнийг үүдэл хивэн байгаад ер нь хүн залуу иш хүчтэй байна гэдэг үл яг уу. Цус шингэн байх нь асуудал шин. Тийм судас натуурал айдрсгэлээрээ зүсэл тэгээд цус нь төрөөл. Тий. Тэгэхээр хүн залуу байна, иш хүчтэй байна гэдэг үл яг уу. Цусан шингэн судасны уян гатан чанар энэ л байхгүй юу? Энэгээр чинь нөгөө биеийн хүний сүлд 30 орогт ингээд эргэж байгаа шүү дээ. Шинэ өндөр шинийн 6 чинь миний шилбэнд байгаа байхгүй юу? Тэгээ сүл гэдэг юм. Тийм. Тэгэхээр
сүлд хаана явж гин сүлд хаана яаж оршиж гин гэдэг юм чинь тэр чинь нөгөө эрүүл уршиж юм байна. Тийм. Тэг яг үн. Тэгэхээр тэр сүлдээ байгаа газар хүн яах вэ? Хамаагүй мессеж хэлбэрүүд нэг хийлгэж болохгүй тий хамаагүй яаж болохгүй. Тэгэхээр хүний биеэр ирэлдэж байгаа тэр сүлд гэдэг юм чинь яах вэ? Хэвийн байлгах гүйлэх юм чинь тэр хэмэр гэдэг цааталт нь явж байхгүй юу? Та түрүүнд гэсэн. Одоо энэ нь бол уламжлалын хавьд хийг бол дотор нэг олон хийвэн шүү дээ. Та сая бол одоо дээгч гүүгч хийний одоо нөлөөгөөр бид нар ингээ ярьж байна гэд бас амбаригч хий гэж байна. Би зүгээр ойлгохдоо сүүлд ер нь бол нэг юм ажиглагтаад залуу хүмүүс одоо ингээд орой унтахтаа зүв зүгээр унтаад өглөөс ирсэнгүй. Тэгтээ залуу хүн байсан. Ингээ өөд болчлоо гэд. Тэгэхээр энэ бол бас нэг амбаригч хий хямрнаад идэх юм болоо та гэж би зүгээр овдоо зүгээр тийм дотроо бодол байдгийг. Тэгэхээр энэ амбаригч хий гэж одоо юу гэлээд энэ бас хүний бие махбод өвчлөл нас оролттой ер нь бас яаж холбогдож чинь. Дээрэс нь хийгийч одоо та түрүүс дээш гүүгч хий гэж ярьлаа. Амбаригч хийгээд одоо бас яригадаад энэ ямар хийнүүд байгаа тийм. Ингээд хөврөөд байвал маш том сэдв. Тэгэхээр яг үндсэн даван хий гэж байгаа. Ааха. Тий. Соргзон буюу амбаригч хий. Дүн соргзон жавар буюу оройд орчдөг. Тэгэхээр тэр дөрвөн хийгээ ерөнхийд нэгээ захирчдаг гэсэн. Тэгээд дээрэс нь сэтгэн бодох тэр гүйлэх юм чинь амбаригч хий гэж байдаг. А дээш гүүгч жинжүү гэдэг нь өвчүүний харалтаа оршиж байгаа. Өвчүүний харалтаа оршиж байгаа хий бид нэр зогсох хийх. Чин зогсоод явгууд нь амьсгалд хөгжөөд ингээд явгууд зогсоолж байгаа шүү дээ. Тэг чин тэр хий юу хийж байгаа байхгүй. А лүн чавжид буюу түгмэл гүүгч хий зүрхэнд оршиж байгаа. Зүрхэнд оршоод одоо тэр энэ цусны баг агилт хүчний хондоо цусаар хүчил төгчийг тээвэрлж байгаа. Тэр чин лүн чавжид буюу түгмэл гүүгч хий. А гал дагштагч хий гэдэг бол ходоодонд оршиж байгаа. Хоолны шингээлтэнд орж идэг. Ходоодонд одоо 3 гал дагштагч, шингээгчээр ялсагч бадган гэдэг 3 юм орж идэг. Химжээтэй, яг хязгаартай хоолыг ороод ирэхэд яаж тийм ээ боловсруулах вэ гэдэг. Яг тэр нэг физиологийн процесс мэсэж юм байдаг байхгүй юу? Ходоод өөрөө займшуулсан хийдэг, хотлоо өөрөө хөдөлгөөтэй. Тэгээ ялзалж идэг, илжилж идэг. Тэр чинь бүгд яг онол бол яг таардаг. Одоо бидний эрүүл физиологийн онол тэр уламжлалын ухааны яллагч бодгон шингээгчээр галтагчдагч хийдэг онол бол яг таардаг. Аргагүй шүү дээ. Чинь объект хүн гэдэг нь нэг л юм чинь. Тайлбарлаж байгаа онол л одоо өрний дорны гэж яриад байгаа болохоос ш. Хүн гэдэг объект, хүн гэдэг бодгал гансаг бол нэг л юм. Харин яг энэ дэр би бас нэг жишээ хэлж одоо шил нөгөө бид нар одоо Эверест гэдэг уул шүү дээ. Хамгийн дэлхийн хамгийн өндөр оргил Эверест. Тэнгүүд төвдүүд одоо хойтлаасаа одоо нь оршиж байгаа төвдүүд бол Жомолонгма гэд нэрлэлсэн. Жомолонгма гэд хайрхан тий. А өмнө нь одоо үрт нь орж байгаа балбчууд болохоор Сагармата гэд нэрлэлсэн. Үнэрэхтээ нэг л уул байгаа шүү дээ. Төвдүүд харахтаа тэрийг одоо Жомолонгма л гэд нэрлээд байдаг. Нөгөө урдаас нь харж байгаа одоо балбчууд болохоор Сагармата л гэд байдаг. Үнэрэхт яг л тэрнтэй адилхан хүн бол нэг юм судалж байгаа арга аргатхан хэллэг одоонууд нь өөр байгаа тийм. Гэхдээ бол энэ цаана бол хүний талаар л яриад байгаа тий. Тэгээ объект гэдэг нэг л бодгал нэг л гас. За тэгээд гал дагштагч хийгээд уруу ойлгогч буюу одоо хошнонд байж одоо бид нар тийм магадгүй бид нар яаж гидэл зүрээд нэг гизний хий гарах гэдэг бол тэр уруу ойлгогч хийж барайл сууж байгаа. Тэгээ үндсэн энэ 5 хий байгаа. Тэгээ өөр өөр юм үйлдэлтэй. Бидний физиологийн үйлдэлийг тэд нар л гүйцэтгэж байгаа. Тэгэхээр тэр одоо хийж байгаа үйлдэл тэр цаана эртэн системүүдийн хэвийн физиологийн үйлчлэл эдгээр хангаж идэг юм учраас. Хий гэдэг бол өөрөө химжээтэй байдаг юм. Хоосон тийм юм хоосон ухах юм биш л те. Яг одоо бид нар өнөөдөр альфа бета гамма буюу хийн төлөв тийм ээ шингэн төлөв хатуу төлөв гэдэг энэ 3 төлөв дээр яаж байгаа мембран байгууламж. Яг энэ бол цаанаа бол яг л нэг л юм. Тэгэхээр энэ хий шар бадхан гэдэг зүйл маань бидний амьдрал авахд маш их суудсан байсан болохоор энгийн хэллэгүүд ч гэсэн их байдаг. Хий солио, хий ямраад тий, хий солиот юм, хий солиорч явахгүй гал ингээл ярьдаг штэ тий. Ер нь бол би шартаж өглөө гээд. Тэр чи одоо шар баривтчаад байгаа болохоор шартаж өглөө гээд байгаа шин. Тэр махуд одоо тэр онцлогийг л хэлээд байгаа штэ. Тэгэхээр бол энэ зүйлүүд бол бидний бүр амьдрал ахуйд бол их сайн. Тэгээд шартаад ирэхээр хүндээ бол шарын тайлнгээд одоо юу гэдгийг тэр ширгээс ус уулгадагч байдаг юм уу тий. Ингээд энэ зүйлүүдийн тэгштгэж өгөөд аргачлаад. Өнөөдөр гэтэл бид нэр шартч нэгээд эргүүлээд дахиад одоо арх сутруулгамдааны зүйл хэрэглэх юм бол шараа тайлт ингээд буруу ойлгоцгоодсон. Тэгэхээр бид нар яг энэ уламжлалгаа ухааны арга одоо энэ энгийн
болгоод ирсэн энэ зүйлүүдээ л одоо мартаж болохгүй юм шиг санагдаад байдаг. Зөв дадалж хөвшүүлэх. Юу зөв хэрэглээл асуудал байгаа юм л да. За тэгэхээр бид хоёрын бас яриа бол их сонирхолтой өнцгөр ярьлаа гэж би бас бодлоо. Ер нь бол хүн үүсээд одоо нас нөхч хүртэл энэ 5 мохотоос үүсээд 5 мохоттой буцаагаад хураагдаж байна. За дээрэс нь бол энэ 5 мохотоос хамаарат энэ 3 одоо төлөвч гэдэг энэ хий шар баатхан гэдэг төлөвүүд үүсэж байна. Тэгээ энэ одоо энэ төлөвт байгаа энэ бодгал чи өөрөө энэ гариг эрхсийн нөлөөнд маш их орж байна тий. Тэгээ энэ нь бол өвчлөл болоод энэ одоо амь настай ч гэсэн бас их шууд холбогдож байна. Магадгүй ганцхан өвчлөл биш ажил амьдрал амжилт бүтээл ч гэсэн шууд энтэй бас холбогдно. Тэгэхээр энэ зүйлүүдийг бас энийг сонссон сонсогчд маань бас илүү сонирхоод дэлгэрүүлээд тэгээ өөр таарсныгаа бас одоо хэрэгжүүлж байгаасаа л гэж бодож чинь. Тэгээ та бас одоо сүүлийн одоо энэ ярилцлагын одоо ормыг бас танд үлдээ. Тэгээд магадгүй ярьж амжаагүй хэлье гэж бодож исэн зүйлүүд байвал одоо та бас ярьж болно. Тэгэхээр бас энэ сайхан яриаг өрнүүлэх тийм ээ боломжийг олгосон. Танаа одоо баг хамт олон танд маш их баярлалаа. Тэгэхээр бид нар өнөөдөр нэг мэд, хоёр мэд, нэг сонс, хоёр сонс тэрийг хэрэгжүүлэх нь чухал. Тэгсэндээ нэг лонол авчид дотор байдаг. Ном үздэг нь олон. Тэрийг яг номчлон одоо үздэг дагдаг нь яг өдрийн од мэд ховор юм а гэж. Тэгэхээр өдөр од гарахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр өнөөдөр тэрийг ингээд нэрэл ном үздэг сонссон мэдсэн хүн зөндөө олон. Тэрийг яг хэрэгжүүлээ, тэрийг баримтлаад тэрийг юу гэдэг нь тэг өдрийн од мэд ховор биш тий. Өдрийн од мэд олон болоосаа ингээд энэ яриагаа хөндөрлөж чадчих. Сайхан иргэлэн тэгээд бас таны хувьд бол бас их энэ хуучны судар номон дээр байж байгаа онолуудыг орчин цагийн одоо энэ хүлээн зөвшөөрөгдөх судалгааны арга аргачлалт нь буулгаа. Тэгээд энэ хоёрын үнэхээр одоо зохицдгийм байна, тохирдгийм байна гэдгийг бас ингээд одоо судлаа тогтоогоод гаргаад явж байгаа. Таны бас энэ судалгааны ажил бас өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөр тэгээд цаашдаа бас олон сонирхолтой энэ судалгааны ажлуудыг хийгээсэй гэж хүсэж байна. За танд баярлалаа. Баярлалаа. Энэ түрээд цахимж подкаст өндөрлж байна. Дараагийн дугаар хүртлээр түр баяртай.